Сайн байцгаана уу? Та нарт энэ өдрийн мэндийг хүргэе. Эргээд уулзж байгаадаа баяртай байна. Нэг сарын хугацаанд YouTube бичлэгээсээ жоохон хол байлаа. Хичээл, сургууль, диплом, тэгээд ажил гээд ерөнхийдөө завгүй өдрүүд бүргэлжлэсээр нэмсэн чинь нэг сар ерөөсөө видео хийгээгүй байна. Өчигдөр би аяллахаа видеог апплод хийхэд эдит хийж явах явцдаа хаана юу байгаа лээ гэж бүр мартсан бодилцсон явж исэн. Тэгээд цаашдаа энэ хугацаа шиг урт хугацаагаар одоо тасалгүйгээр үргэлжлүүлээд хийнэ гэж бодож байна бичлэгээ. За өнөөдрийнхээ бичлэгээр 3 сард юу авсан талаараа бодон өмнө нь нөгөө нэг Shane гэдэг аппликейшнаас хэрхэн хөнгөлөлттэй хувцас худалдаа авах талаар та нарт хэлнэ гэж тэгжсэн штэ. Тэр зүйлээ хамтд нь бичлэг болгоод та бүхэндээ хүргэе гэж бодоод одоо ингээд сууж ин. За ингээд түнсэн бичлэгтээ орцгоё. 3 сард болохоор энд ч ихсэн хүүтнээс дулаан руу шилжиж байгаа айгүй их улирал солигдож байгаа нүүр хураасан тийм сар байла. Нүүрний бүтээгдэхүүнийг харсан чинь ерөөсөө бүтээгдэхүүнийхээ брендийг солимоор санагдаад тэгээд YouTube руу ороод ингээд одоо ямар бүтээгдэхүүнийг хүмүүс хэрэгжилж байна, ямар арьсан зүгээр үү гэд судлаад үзсэн чинь Ану харчуу болон Coco Boina гэд хоёр бүсгүйн видео бичлэгийг үзээд би айгүй их зүйл сурч авлаа. Бүтээгдэхүүний дотор байдаг ингредиентсийг болон нүүрэнд үйлчлэх талаар бүх зүйлүүдийг сурч авсан тэр хоёрын бичлэгээс. За тэгээд Cosrx гэдэг брендийг ерөнхийдөө туршиж үзье гэж бодоод одоо үр дүнтэй бүтээгдэхүүн бас хэрэгжилж үзье. Хүмүүс ер нь алийг авч ийн гэж сонирхоод тэгээд Cosrx-ийн нэгэн бүтээгдэхүүнийг худалдаж авсан байгаа. Хамгийн түрүүнд энэ Cosrx-ийн moisturizer кремийг авсан. За дараа нь болохоор ampoule авсан байгаа. Тэгээд энэ хоёрыг хит эмзэг болон хуурай арьсанд аюу гоё чийгшил өгөх зорилгоор энэ хоёрыг авсан. Нэмээд нүүрний гуйжуулагч арчдаг бас Cosrx-ийн бүтээгдэхүүнийг авсан байгаа. За энэ гурван бүтээгдэхүүнийг хэрэглээд би бол одоо 3-4 хонжийн одоо үйлчлэл нь аюу дайжгүй явж байгаа. 10-аас 14 хоногийн дараа хэрэглэж үзснийхаа дараа дахиад ревю бичлэг оруулъя гэж бодож байна. Тэгэхээр энэ бичлэгтэйгээ хавсаргаад олон юм яриад явах уу те. Дараа нь ревю бичлэгээр эргээд уулзъя. За энэ moisturizer крем нь болохоор нэг 500 хэдэн NT, ampoule нь болохоор 400-д, тэгээд нөгөө гуйжуулагч нь 300-д гэжсэн баха нэг юм 3 бүтээгдэхүүн авсан. За тэгээд дараагийнх нь болохоор Shane гэдэг брэнд маань Sheglam гэдэг ийм нүүрний бас бүтээгдэхүүн гаргадаг болсон бэлээ. Хацар өнгөлөгч авсан байгаа. Хацар өнгөлөгч нь ийм liquid хацар өнгөлөгч. Тэгээд товшоод тэгээд шингээчих юм бэлээ. Өмнө нь надаа нөгөө нэг тэн шиг хэлбэрийн хацар өнгөлөгч байсан. Тэгээд ихэнхдээ унгаад хаглаа. Тэгээд дууссан болохоор тимийг амааргүй санагдаад ийм шингэнийг худалдаж авсан. За дараагийнх нь болохоор ийм Focallure-ийн болохоор Bomb Lashes гинэ. Миний сормосны бодог дуусчаад тэгээд сормосны бодог авсан. Энийг хэрхэн ямар гэдгийг нь сайн мэдэхгүй л байна. Гэхдээ өнөөдөр 2 дахь түрхсэн сууж байна. Тэгээ Focallure нөгөө Монголд айгүй их салбарууд нь нөгөө байдаг те. Тэгээ хүмүүс их авдаг бах. Миний бас мейкап бүтээгдэхүүнүүд бүгд баг Focallure-ийнх. Энд тэгээд Монголоос хямдхан юм шиг санагддаг. Монголд бол арай үнэтэй зарагддаг юм шиг санагддаг. Дараагийн авсан зүйл нь болохоор Focallure-ийн ийм тэн байгаа. Тэн нь болохоор өмнө надад байсан нь болохоор дан мат өнгнүүд байсан. Энэ нь болохоор дундаа ингээд гоё саатай өнгнүүд оруулж ирсэн надад айгүй их таалагдсан. За ингээд нүүрний юм маань дуусж байна. За дараа нь болохоор Charles гэдэг юм надад нөгөө өөр өмнөх төрөвч маань байгаа. Тэр маань зүгээр байгаа. Гэхдээ нөгөө солимоор жоохон сольж хэрэглэмээр санагдаад арай уур бахтайг авсан. Тэгээд за дараагийнх нь болохоор ийм нөгөө Монголд байсан шиг надад өсгийдээ гутал офис хувцас энд байхгүй. Оюутан болохоор зүгээр нэг hoodie тэгээд boots, jeans байдаг болохоор маялхад айгүй амар гэж бодоод. За дараа нь болохоор одоо энэ барьж байгаа микрофон авсан. Тэгээд миний босон явдлын бичлэг дээр айгүй олон хүмүүс нөгөө микрофон ч болохгүй байна, дуучин суул байна, бла 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 амар их бичдэг байхгүй юу. Тэгээд энэ удаад 3 сард нөгөө влогтой хөрөнгө оруулалт хийгээд тэгээд ямар микрофон зүгээр юм дээ гэж бодоод жишээнээс ийм Bluetooth-тэй боломжийн үнэтэй тийм микрофон авсан байгаа. Тэгээд ийм Bluetooth-ээр холбогдчихсан утас байхгүй гэсэн үг. За
Тэгээд нэрээ би нөгөө TikTok хаяг нээсэн. Та нарт энд харуулчих. Тэгээд тэн дээрээ би хүмүүсийг нөгөө дуулж бүжиглэх биш, зүгээр нөгөө unboxing хийдэг тийм бичлэгүүд оруулъя гэж бодоод тэгэхээр олон unbox-ууд тэн дээрээ хийх болно. Та нар дагаад дэмжээрэй гэж хэлмээр байна. За тэгээд дараагийнхан зүйл нь болохоор хувцс руу орж байгаа. За тэгээд миний энэ өмссөн байгаа топыг би 68 гэдэг брэндээс авсан. За мөн энэ топыг бас 68-ээс авсан. Энэ Adidas-ийн бас топорхуу загварын, спорт загварын цамцыг бас Adidas-аас сая авсан юм байна. За тэгээд бас ийм нэг нарийнхан тэлээ авсан. За нэг иймэрхүү л хувцсны хувьд нэг иймэрхүү л байх шүү дээ. Тэгээ хамгийн сүүлийн авсан зүйл гэх юм бол нэрээ нэг ийм хөөрхөн юу авсан юм байна. Болт авсан юм байна. Энийг Daiso-гоос авсан. Хэд гэдгийг сайн мэдэхгүй байна. За тэгээ хамгийн сүүлд нь би нөгөө эмгтээчүүдтэй манайхан ч нөгөө ингээл будаг шун хувцс гэл авах юм унтахгүй штэ. Тэгсэн мөртлөө далтгооны хэрэгсэл рүү орохлоор бас зүгээрээ чаддггүй те хорхоо нүрээд. За тэгээ шинээс бас би өөрийнхөө хоол хийхэд хамгийн том туслагч болох зүйлээ олсон. За энэ нөгөө хүмүүс мэдэх бах уу гэрт нь байдаг бах би бас л нэг хүний бичлэг дээрээс харж л исэн юм байна. Тэгээд энэ шин дээр байхлаар нь авсан. Энэ бүр амар амар би та нарт бас бичлэгээр бас үзүүлчихье. Тэгээд ядарсан үед орой морой ингээд юм хум хичгээс залхуурах юм бол хид дараа л айгу амар болчтой юм бэлээ. Тэгээд бас сонгон монгон хэрчгэд нөгөө нүднээс нулимс гараад идэг хүнд айгу зүгээр юм л. Энийг бол би та нарт санал болгомоор байна. Хэрвээ байхгүй бол энийг олж аваад аваарай гэж хэлмээр байна. За тэгээд би нөгөө нэг YouTube үзээд хүмүүсийн бичлэгээс аягүй хэрэгтэй зүйлүүд мэдэж авдаг байхгүй юу? Энэ гоё юм байна да гэл нөгөө эмгтээ скриншот хийдэг чинь скриншот уцаар дүрийн скриншот тэрэн шиг миний бичлэгийг үзсэн хүмүүс нэг ч гэсэн хэрэгтэй зүйлээс олж аваасаа гэж би аягүй хүсдэг. Тийм учраас энэ удаагийн бичлэгийн хамгийн их санал болгох зүйл бол энэ галтгооны туслагч байна. Сүүлийн хэсэгт нь болохоор би та нарт нэг Shein-ийн дискаунтын талаар ярих гэж байна л да. За Shein application болохоор хятадын брэнд. Дэлхийн бүх орны хүмүүс онлайнаар захиалах боломжтой. 5-7 хоногийн дотор айгүй шуурхай ингээд хүрээд ирдэг. Гэхдээ энэ дунд маань Монгол багтаагүй байсан. За өмнө нь нөгөө би нэг бичлэг хийжсэн. Та нар Shein-ээс нөгөө авсан зүйлүүдийн талаар яриад карт зэг толбчээ та нар ороод бас үзээрэй. Юу байдаг талаар ревюг нь би бүгдийг авсан байгаа. Хэрвээ захиалж үзээгүй бол тэр бичлэгийг үзээд шийдвэрээ гаргаарай гэж хэлмээр байна. За тэгээд Shein аппликейшн болохоор оронгууд өөртөө дотроо дискаунт байдаг. 1000, 2000, 3000 NT буюу 100, 200, 300 мянгаас дээш худалдаа авалт хийх юм бол яг нэг 10% хөнгөлт мөнгөлт эдэлж болно гэд. За би одоо та бүхэндээ 100 төгрөгөнд юм авсан ч байсан 15-аас 20% хувиар хөнгөлж авах боломжтой тийм кодуудыг хэлж өгч байна. Тэгэхээр би саяхан бас өөрөө энийг мэдэж авсан. Тэгэхээр YouTube үзэж байгаа хүмүүстээ бас тус тийм болох үднээс хуваалцахаар шийдсэн байгаа. За тэгээд эхлээд би та нартаа 15% дискаунтын кодыг нь хэлж өгье. За 15% нь болохоор эхнийх нь LUV 158. За дараагийнх нь VDS 109. Дараагийнх нь RTG 15. Дараагийнх нь Glow 752. За дараагийнх нь KZO 15. За дараагийнх нь SADF 15. За энэ кодууд маань 15% хөнгөлт эдэлнэ гэсэн үг. За тэгэхээр нийт баруунуудаа бүгднгийг нь карт руугаа хийж агаад за тэгмээ voucher гэсэн хэсэг дээр нь энэ коднуудын аль нэгийг нь хийх юм бол таны үндсэн авсан бараа буюу 100 мянган төгрөгийн бараа байлаа гэхэд тэр нийт дүнгээс чинь 15% нь хасагдаад бусдын та төлнө гэсэн үг. За 20% нэг код байна. VDS 130. Энэ нь 20% хөнгөлөх юм байна. Бас та SADAF 20 гэсэн кодыг бас хийгээд үзээрэй, магадгүй энэ үйлчилж магадгүй. За 3 дахь нь болохоор 22% дискаунт идэх код байна. 22 Q1 1 ZDRA 15. За хамгийн сүүлд нь News 3 буюу $3 хөнгөлтийг идэх карт байна. NEWS 3. За энэ бүгдийг та бүхэн ашиглаж үзээд
бараагаа хямдхан аваарай за. Тэгээд нэг зүйл анхааруулж хэлэхэд энэ бүгд маань бүгд таны аппликейшн дээр ингээд таарна гэсэн юм байдаггүй юм байлаа шүү. За тэгэхээр би ингээд эхлээл хэлдэг эхний 1 2 дээр нянгуудаа энэ худлаа юм байна. Боли гэд өнгөрөөж болохгүй шүү. Бүгднгийн туршиж үзээрэй. Тэгээд нэгэн ч болсон тань дээр таарна гэдэгт найдаж гин, итгэж гин, таараасай. За хэрвээ ингээд та энэ кодуудыг ашиглаад бүтээгдэхүүнээ дискаунтаар авч чадах юм бол комент хэсэгт өөрийнхөө сэтгэлдлийг үлдээгээрэй. Би айгүй уншаад баяртай байх болно. Тэгээд Монголоос нөгөө юм захиалж болохгүй юм билээ. Миний бичлэгийг гадаадаас бас хүмүүс айгүй үздэг байхгүй юу? Японоос үзэж илээ, Солонгоос, Тайванаас гэл тэгэнгүүт та нар маань бас энэ кодуудыг ашиглаад үзээрэй гэж хэлмээр байна. За ингээд өнөөдрийнхөө бичлэгийг энд хүргээд дуусгая. Дараагийн бичлэгээр дахин уулзтлаа. Түр баяртай. Subscribe дараарай манайхаа хэрвээ зүгээр үзчихвэл дараагийн бичлэгээр илүү сонирхолтой юмнуудыг оруулна гэж бодож байна. Тэгэхээр хамт байгаарай баяртай.